Хуульч шуухай эрүүгийн хуулийн 3-р бүлэг гэмт хэрэгт хамтран оролцох талаар танилцуулж байна. Танилцуулгыг төмөр очир их туяанаар бэлдэв. 2. Түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ. Гүйцэтгэгч, зохион байгуулагч, хатгагч, хамжигчийг гэмт хэрэгт хамтран оролцогчид тооцно. Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан өгсөн тохиролцсныг эсвэл урьдчилан өгсөн тохиролцоогүй боловч үйлдэлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно. Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг өөрөө бусдтай бүлэглэн ял оногдуулах насанд хүрээгүй хүнийг, хэрэг хариуцах чадваргүй хүнийг, гэмт хэргийг хамтран үйлдээгүй ба гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгож мэдээгүй бусад хүнийг, мал амьтан ашиглан үйлдсэн хүнийг гэмт хэргийн гүйцэтгэгч гэнэ. Хуулийн этгээдийг төлөөлөн шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан, хуулийн этгээдийн нэрийн өмнөөс хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө шийдвэр гаргаж зөвшөөрөл өгч, эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг бусдаар үйлдүүлсэн. Хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг өөрийн үйлдэл эсвэлтгүйгээр хангасан бол гэмт хэргийн гүйцэтгэгчид тооцно. Хуулийн этгээдийн гүйцэтгэх албан тушаалтан удирдлагаас өгсөн шийдвэрийг хууль бус болохыг мэдсээр байж үйлдсэн бол хамтран үйлдсэн гүйцэтгэгчид тооцно. Гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, удирдсан, төлөвлөсөн, гэмт хэрэг хамтран үйлдэгчдийн үүрэг оролцоог хуваарлсан, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан хүнийг гэмт хэргийн зохион байгуулагч гэнэ. Гэмт хэргийн зохион байгуулагчийг тухайн гэмт хэргийг хамтран үйлдсэн гүйцэтгэгчид тооцно. Бусдыг санаатай гэмт хэрэгт татан оруулсан хүсэлсэн, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн хүнийг гэмт хэргийн хатгагч гэнэ. Бусдыг гэмт хэрэгт бусдаар дамжуулан хатгасан хүнийг гэмт хэргийн хатгагчид тооцно. Гэмт хэргийн хатгагчийг түүний хатгаснаар үйлдсэн гэмт хэргийн гүйцэтгэгчид оногдуулах ялаас багагүй ял оногдуулна. Урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ. Гэмт хэргийн хамжигчид гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгсэн үүрэг үйлдэлийн шинж чанарыг харгалзан, шүүх эрүүгийн хуульд тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын төрөл хэмжээний дотор гүйцэтгэгчид оногдуулах ялаас ихгүй ял оногдуулна. Гүйцэтгэгч бусад хамтран үйлдэгчтэй тохиролцсноос өөр гэмт хэрэг үйлдсэнийг зөрж гүйцэтгэх гэнэ. Гүйцэтгэгчийн зөрж үйлдсэн гэмт хэрэгт оролцоогүй бусад хамтран үйлдэгчид ял оногдуулахгүй. Гэмт хэргийг 2. Түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ. Бүлэглэн гүйцэтгсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдэлийг нэгтгэн зөвшөөрч, гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгсэн үүрэг оролцоог харгалзан, ялыг ялгамжтай оногдуулна. Гэмт хэрэг байнга үйлдэж ашиг олох зорилгоор урьдчилан нэгдсэн 3. Түүнээс олон хүний тогтвортой нэгдлийг зохион байгуулалттай гэмт бүлэг гэнэ. Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан удирдсан хүнийг зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан удирдсан үйлдэлтэн ба зохион байгуулалттай гэмт бүлгийн бусад гишүүний үйлдсэн гэмт хэргийн гүйцэтгэгчид тооцож ял оногдуулна. Зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүнийг зохион байгуулалттай гэмт бүлэгт илсэн үйлдэлт ба өөрийнх нь үйлдсэн гэмт хэрэгт ял оногдуулна. Зохион байгуулалттай гэмт бүлгийн үйл ажиллагаанд нэгдэж гэмт хэрэг үйлдсэн хүнийг зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүнд тооцож өөрийнх нь үйлдсэн гэмт хэрэгт ял оногдуулна. Зохион байгуулалттай гэмт бүлгийн үйл ажиллагаанд нэгдэж гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахад уг гэмт бүлгийг байгуулсан удирдсан, уг гэмт хэрэгт хамтран оролцсон бусад гишүүнд ял оногдуулсан эсэх нь саад болохгүй. Зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн гэмт хэрэгээ илчлэн ирсэн, зохион байгуулалттай гэмт бүлгийн үйлдсэн гэмт хэргийг илрүүлэхэд туслалцаа үзүүлсэн, мэдээлэл өгсөн, эрх бүхий байгууллагатай хамтран ажилласан бол түүнийг гин буруугаар хүлээсэнд тооцсон, ял оногдуулж, хөнгөрүүлж чөлөөлж болно. Хуульч шуухай эрүүгийн хуулийн 3-р бүлэг гэмт хэрэгт хамтран оролцох талаар танилцууллаа. Хуульч шуухайтай хамт эрүүгийн эрх зүй судлаарай. Хамтдаа хөгжицгөөе.